За сайн мэсэн залуусаа би бол Давка байна. Давка түнс Цэгмэн болон DJ хөгжмийн сургуулийн төв та бүхэндээ хамтраад нэгэн гоё юмыг эхлүүлж байгаа. Энэ болохоор юу вэ гэхээр хөгжмийн онлайн сизон 1 буюу одоо та бүхэндээ насаараа л гитар заалаа ёо. Хар залуухан тэр сайхан залуу халуун насаа та бүхний төлөө зориулаад тэгэхэд хурхаач байж, царайлагч байж, халууханч байж. За одоо ингээ бүдүүн болсон. Одоо ингээ бүдүүн болоо миний 2 генерашн буюу одоо онлайн генерашн, онлайн үе маань эхэлж байгаа. Тэгээд одоогоос 10 жилийн өмнө би жохоо хөвгт байхдаа 18 50 юм уу. Жохоо хөвгт байхдаа хамгийн анх гитар хөгжмийн нэвтрүүлгийг Монголд хийж байлаа. Тэгээд тэр үед хүмүүс ингээд гитар хөгжим заахтаа би юу их ойлгосон бэ гэхээр хүмүүст гитар заахтаа ингээд онлайн цуг заамаар аягүй санагддаг гэсэн. Тэгээд ингээд яг онл заа ихэ хүмүүс онлыг зүгээр хай. Онл бол хэрэггүй. Бисүү зүгээр би гитарыг сүнсийн дууддаг болдгийг гээд маш олон хүмүүс тэгдэг байсан. Тэгээд үзэгчтэйгээ хүсэлтийн дагуу би ерөөс онлын хичээл ерөөс орж байгаагүй. Тэгээ хүмүүс бас ингээ онл үзэхээр өөдсөн мөч бла 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 гэж зөндөө олон юм яриадсан учраас би онлын хичээл ерөөс орж байгаагүй. Тэгээд одоогоос 10 жилийн дараа гэсэн үг өнөөдрөөс 10 жилийн өмнө гэсэн үг тийм байсан. Тэсэн чи одоо нөгөө 10 жилийн өмнө нөгөө миний нэвтрүүлэг үзэл ингээд тоглодог байсан хүмүүс ч одоо ингээд төгсөрчихсэн хурж ирэл фанк фильмийг тоглоо юу тэр сунхаач флейминг блейминг тоглоо өстой чихэн гитарын сүнсийн дууддаг болсон байна. Тэгсэн чи тэр хүмүүс ямар асуудал тулгарсан бэ гэхээр за би ингээд YouTube-ээс ингээд гоё сурч болдго юм байна. Тэгсэн чинь ингээд нэг юм дутаад байна гэдэг байгаа байхгүй. Тэр нь юу гэхээр мэдээж хөгжмийн онл байсан. Тэгэхээр хөгжмийн онлыг та бүхэнд юу төсөөлөх ёстой вэ гэхээр за жишээлбэл би ярьж чаддаг. За миний нэг найз маань бас ярьж чаддаг. За би сонсож чаддаг. Тэр бас сонсож чаддаг. Миний ярьсныг ойлгодог гэсэн. Тэгэхээр би ингээд бичиг үсэг мэддэг. Тэр хүн бичиг үсэг мэддэг байх юм бол энэ хоёрын хооронд ямар ялгаа гарах вэ? Маш том ялгаа гарна. Тэгэхээр бүр абсолютны буюу одоо ингээд бүр цаанасаа байглаасаа гинтэй те ямар нэгэн аяыг сонсоод шууд хусдаг тийм хүмүүс зөндөө байгаа. Би бол тэр төрлийн хүн биш л те би 99% зөвлөлөөр одоо ингээд хөгжмийн чадан ядан сурж байгаа хүн. Тэгэхээр би бол надад бол тэр авиас байхгүй. Тэгэхээр тэр авиас байхгүй хүмүүс юу хэрэг болдог вэ гэхээр хөгжмийн онл уншин уншиж байгаа юм ойлгоно. Тэр ойлгосон юм хүнд хүргэн. Тэгэхээр хөгжмийн онл гэдэг бол ерөөсөө бичиг үсэг гэсэн. Бичиг үсэггүй хүн өв соёл үлдээж чадахгүй, бичиг үсэггүй хүн өв соёлыг уншиж чадахгүй, бичиг үсэггүй хүн одоо юу гэдэг ямар нэгэн юмд ингээд тэгээр л хүрэхэд их хоолтно. Тэгэхээр хөгжмийн онл аягүй их гой сонирхолтой. Үүнийг маш энгийн хүлээгээд авч байгаа маш их сонирхолтой. Жишээлбэл одоо уран зохиол шиг гэсэн үг. Эсвэл математик шиг гэсэн үг. Эсвэл магадгүй одоо ямар нэгэн шинжлэх ухаантай маш төстэй амар сонирхолтой. Уран зохиолтой жишээлбэл ингээд нэг ном уншиж байгаа одоо би хамгийн сүүлд одоо алхимч үзэл одоо ингээд нэг ваарыг ингээд зарж өгөөл хүн за маргааш одоо энэ нүүдч чад ингээд баян болол яах вэ гэж аюу их тоглож уншижсэн л да. Яг ингээд номыг уншихаар алталт нь одоо яг юу болох вэ гэж аюу их тоглолттой адилхан яг хөгжмийн онл ингээд жоохон сураад гэх юм бол энийг хэрэг яадаг юм бол тэрнтэйгээ холбогдохоор яадаг юм бол маш их бас тоглолттой байдаг. Тэгээ хөгжмийн онл бол тийм хэцүү юм байдаггүй маш амархан. Тэгээ би аль болох та бүхэнд маш амархан маш хялбар зүйл аргаар хөгжмийн онлыг өнөөдрөөс та бүхэнд зааж өгч юм. Тэгээ бүгдээрээ хамтдаа бичиг үсэг сурцгаая. Ер нь хөгжмийн онл гэдэг бол тэр чигтээ математик мөн айлбар тэгээд баг зэрэг өгүүлбэр зүй явж идэг шүү. За ингээ бүгдээрээ хөгжмийн онлыг өнөөдрөөс ахуулаад маш олон сизнээр сурах болно. Ингээд та бүхэнд DJ хөгжмийн сургуулийн төвийн захирал тэгээд Давка түнсийн хамт олон энэхүү хөгжмийн онлын хичээлийг хүргэж байгаа шүү. Ингээд хамгийн ихний хичээл дээр орцгоё. Хөгжмийн онлыг сурцгаая, сүнсийг дуудцгаая. DJL гитар сургуулийн төв бүх салбаруудаа шинэ хэсэлтэд бүртгэж эхэллээ. За ингээд та бүхэнд өнөөдрийн онлын хичээлээр нотны задаргаа буюу нотнуудын хэлбэр төрс нь ямар утга учиртай юм бэ гэдгийг бүгдээрээ үздэцгээе. За тэгэхээр би жоохон муухай зурсан байж магадгүй та бүхэн бас YouTube зүүн юм Google мөглөөс хайж авахгүй царайлаг бас олж авч болно шүү. Би одоохондоо нэг дөрвөлх хурдгаас сурч амжаагүй байгаа. За энэ бөөр хэлбэртэй зүйлийг бүтэн нот гэж уншдаг. За бүтэн нот гэдэг нь ямар утгатай гэхээр за ямар нэгэн хшиг дуурайад А цэгээс Б зүг хүрэхдээ 4 тоолох хугацаанд үргэлжлэнэ гэсэн үг. Ямар нэгэн нот дуурайад 4 тоолох хугацаа өнгөрөх ёстой гэсэн үг. За хүмүүс энийг ойлгохтой болохоор нөгөө 4 тоолох хугацаа гэхэд 4 удаа дуурах юм гэж бодоод байдаг. Үгүй ямар нэгэн хшиг дуурайад 4 тоолох хугацааг өнгөрөөнө гэсэн үг. За тэгэхээр үүнийг гიშгэм гэж нэрлэдэг. За энэ болохоор нөгөө одоо хөгжмийн багшийн бичлэг гэдэг одоо миний шинэ стайл байгаа. Та бүхэн одоо Word-оос хайж болно. Давка стайл гэмүүд яг ийм бичлэгийн стил гарч ирнэ. Г И иш үсгийнхэн доор ингээд бичсэн байгаа. Тэгээ гэм гэж байгаа. За гიშгэм. Гэтэ эмчнэрийг бодвол бас хамаагүй гайг бичиж байгаа. За гიშгэм гэдэг нь яг хөгжмийн өөрийнх нь хэмжигдэхүүн гэсэн үг. Жишээлбэл бидэнд цаг хугацаа буюу жил, сар, өдөр, хоног
цаг, минут, секунд, дойл гэдэгтэй адилхан гიშгэн гэдэг нь өөрөө хөгжмийн хэмжигдэхүүн. За үүнийг англиар нь beats гэдэг. Beats одоо жишээлбэл Dr. Dre-гийн нөгөө чихвч байдаг шүү дээ. Түүнийг beats гэдэг шүү дээ. Яг түүнтэй адилхан гэсэн үг. За бүтэн нот гэдэг нь ямар нэгэн гişиг дуурайд 4 тоолох хугацаа. За бүгдээрээ хөгжмөөр энийг тоглож үзцгээе. Бүтэн нот ямар нэгэн гişиг дуурайд 4 тоолох хугацаа өнгөрөөнө. 1 E 2 E 3 E 4 E. Одоо дуурхай болно. За одоо би дотроо тоолоод дуурж үзье. За 4 тоолох хугацаанд дуурж байгаа бүтэн нот гэдэг шүү. За бүтэн нот 1 E 2 E 3 E 4 E. За бүгдээр хэрэг хөгжим байхгүй бол танд яг одоо бэлэн хөгжим байхгүй бол алгаа ташч үзэж болно. Алгаа ингээд ташхад өнгө дуурж байгаа гэж бүгдээрээ бодно. Авчих юм бол өнгө дуурхай болчихно. За бүтэн нот тоглоё. 1 E 2 E 3 E 4 E. Одоо алгаа авна. Дуурхай болно гэсэн үг. За одоо тэгвэл бөөрийн хэлбэртэй зүйлийг бүтэн нот гэдэг байсан юм бол бөөрийн хэлбэртэй зүйлдээ ийм иш нэмчин үүнийг хагас нот гэж нэрлэдэг. Хагас нот гэдэг нь бүтэнгийн тал гэсэн утгатай байхгүй. Хагас гэхээр бүтэн юмны тал нь гэсэн утгатай. Монгол хэлний үг л дээ. За бодлоо мэдж байгаа л үү тий. За бүтэн нотны тал буюу хагас нот. Хагас нот гэдэг нь өөрөө ямар нэгэн гişиг дуурайд 2 тоолох хугацааг өнгөрөөнө. Бүтэн нот нь ямар нэгэн гişиг дуурайд 4 тоолох хугацааг өнгөрсөн бол хагас нот нь ямар нэгэн гişиг дуурайд 2 тоолох хугацааг өнгөрөөнө. За бүгдээрээ хагас нот дуурайд үзье. 1 E 2 E. Одоо дуурхай болно. Богинохон гэсэн үг. За одоо би дотроо тоолъё. Богинохон дуурч. За тэгвэл дараагийнх нь ийм бөөрийн юм дээр иш залгсан байх юм бол үүнийг дөрөвт нот гэдэг. Нэг осондоо бүтэн нотны талыг хагас нот, хагас нотны талыг дөрөвт нот гэдэг гэсэн үг. За тэгэхээр хагас нот маань өөрөө 2 хүртэл тоолжсэн бол дөрөвт нот нь хагас нотны тал учраас 1 гიშгэн тоолдог. 1 E. Илүү богинохон гэсэн үг. 1 E гэдэг дуурхай болно. За бүтэн нот бол 1 E 2 E 3 E 4 E дуурхай болно. Хагас нот бол 1 E 2 E дуурхай болно. За дөрөвт нот бол 1 E дуурхай болно. За одоо дөрөвт нотыг хөгжмөдөө дуурж үзье. 1 E. За одоо дотроо тоолоод дуурж үзье. Богинохон гэсэн үг. За одоо бүгдээрээ 8-т нот дуурж үзье. 8-т нот нь яг дөрөвт ноттой адилхан хэлбэртэй мөртлөө ардталтаа цацагтай байдаг. За үүнийг англиар болохоор tail гэж нэрлэдэг. Одоо сүүл те. Монголоор бол үүнийг цацаг гэж нэрлэдэг. За 8-т нот нь болохоор дөрөвт нотны тал нь. Дөрөвт нотны тал гэхээр дөрөвт нот маань 1 E гэсэн хугацаанд дуурж исэн бол 8-т нот 1 E гэдгийн талд нь буюу E гэх хугацаанд дуурна. Үүнийг эсвэл зүгээр л 1 гэж тоосон ч бас болно. Дөрөвт нот 1 E арай урт. 8-т нот 1 богинохон. Хэрвээ E тавьчих юм бол энтэй адилхан 1 E урт болчихно тий. Тэгэхээр тал нь учраас E байхгүй. За ингээд ард түмнийхээ Монголынхоо ингээд хөгжим сонирхчдын төлөө ингээд гар мараа хайр наргуугаар би хэрэгжилж байна. За 1 эсвэл E гэсэн ч болно. Бид нарт илүү ойлгоход амраар нь би 1 гэж тавьчих байгаа. Энэ онлын ярихдаа болохоор E гэж ярьдаг. За тэгээд зарим хүмүүс нь яагаад заавал E гэдэг байгаа юм бэ гэж бас бодчих магадгүй. За энэ нь болохоор нөгөө Орос школоос гаралтай жишээл E раз, E 2, E 3 гэж ярьдаг. 3. За тэрнтэй холбоотой Орос школ. Англиар болохоор 1 and 2 and буюу and гэдгийн n үсгийг аваа явуулдаг. n гэж явдаг. За монголчууд болохоор нөгөө Орос школоос авч явсан учраас E раз, E 2 гэдгийг E гэдгийг авч явдаг шүү. За тэгэхээр бүтэн нот 1 E 2 E 3 E 4 E. Хагас нот 1 E 2 E. Дөрөвт нот 1 E. 8-т нот 1. Илүү богинохон. За 8-т нотыг дуурайд үзье. 1. Дотроо тоодоо дуурайд үзье. Богинохон. За одоо бүх нотуудаа эхнээс нь нэг дуурайд үзье. Бүтэн нот. За хагас нот. Дөрөвт нот. 8-т нот. Илүү богинохон. За нот бол ердөө л ийм. Энэ хідэн хэлбэр дүрснүүд ямар учиртай вэ гэхээр нотыг хэр хол удаан тий хурдан дуурж ийн вэ гэдгийг тэмдэглэж өгдөг. За тэгвэл бүгдээрээ нотуудаа дунд нь задлаад нэг үзье. За бүгдээрээ сая нотнуудынхаа хэлбэр дүрс ямар утга учиртайг агуулдаг юм бэ тий гэдгийг ойлголоо. За тэгээд одоо бүгдээрээ дараагийн хэсгээрээ юу үзэж ийн гэхээр яаж давкашиг царайлаг болж болох вэ гэдэг талаар үзэж байна. За ингээд давкашиг царайлаг болохын тулд бидэнд бөөрийн юм хэрэгтэй.
За бидний түрүүн үзсэн бөөрийн хэлбэрт юм уу? Үүнийг бүтэн нот гэж нэрлэдэг. Бүтэн нот маань өөрөө 1 и, 2 и, 3 и, 4 и гэх хугацаанд дуурдаг. За тэгвэл бүгдээрээ энэ бүтэн нотыг дуургаад үзье. Бүгдээрээ алгаад тушаад үзээрэй. 1 2 3 и. 1 и, 2 и, 3 и, 4 и. Одоо алгаа авна. Одоо дуурхаа болж гин гэсэн үг. За одоо хөгжмөдөө дуургаад үзье. За тэгвэл одоо надад нэг асуулт байна. Бүтэн нот 4 тоолох хугацаанд дуурдаг юм бол нэг бүтэн ноттой хэдэн хагас нот тэнцэх вэ? Хагас нот өөрөө 2 гишгэн тоолдог. Нэг бүтэн ноттой хэдэн хагас нот тэнцэх вэ? Хагас нот өөрөө 2 тоолдог учраас нэг бүтэн ноттой 2 ширхэг хагас нот тэнцэнэ. Нэг бүтэн ноттой 2 ширхэг хагас нот тэнцэнэ. За энэ хагас нотон дээр 1 и 2 и гэж тоолчихъя. За бүтэн нотны маань тал маань энэ ч тоологдчихлоо гэсэн үг. Тэгвэл дараагийн хагас нотон дээр нь дахиад 1 и 2 и гэж тоолж бас бодно. 1 и 2 и 1 и 2 и. Хэдэн хагас нот вэ? 2 байгаа. За тэгвэл миний хэлэх амар гоё афоризм байдаг. Нэг ширхэг юм нэг л гэсэн утгатай. Тэгвэл хоёр ширхэг юм хоёр л гэсэн утгатай. Тэгэхээр энэ чинь хэдэн хагас нот вэ? 2 хагас нот байна. Тэгвэл 2 удаа л дуурах хэрэгтэй. За 1 и 2 и 1 и 2 и. За үүнийг бид нэр 1 и 2 и 1 и 2 и гэж тоолоод байгаа бол айгүй төвөгтэй байдаг учраас үүнийг арай жоохон амархан болгоод хагас нотны маань тал маань 1 и 2 и ийш явсан юм чинь одоо 3 и 4 и гэдэг нь үлдэж байна. Тэгэхээр 3 и 4 и-гээ ийшээ шилжүүлчихье. За одоо бидэнд 2 ширхэг хагас нот байна. 4 хүртэл тоолж болж байна. За тоглоод үзье. Бүгдээр алгаад шараа 1 2 3 и 1 и 2 и 3 и 4 и. Алгаад ташаад үзэх юм бол 1 и 2 и 3 и 4 и. Алгаа ташаад авчих юм бол энэ дутуу дуугарч шүү. Тэгэхээр яг тэр тоон дотроо алгаа бүтэн ташаарай. 1 и 2 и 3 и 4 и. Одоо. За бүтнөө тоглоод үзье. 1 и 2 и 3 и 4 и. За одоо хагас нот тоглоод үзье. 1 и 2 и 3 и 4 и. Яагаад энэ ч 2 удаа тасчих юм хэр 2 ширхэг хагас нот байгаа учраас 2 удаа тасчих байгаа. За одоо хөгжим дээрээ тоглоод үзье. Бүтэн нот. За хагас нот 2 ширхэг байгаа. За юм болж байна. За дараагийн асуулт. Хагас нот 2 хүртэл тоолдог. Тэгвэл дөрөвт нот хэд хүртэл тоолдог вэ? Та бүхэн бодож байгаарай. Дөрөвт нот хэд хүртэл тоолдог вэ? Мэдээж дөрөвт нот нэгэн гишгэн тоолдог. Хагас нотны тал гэсэн үг. Тэгвэл нэг хагас ноттой хэдэн дөрөвт нот тэнцэх вэ? Та бүхэн хариултгаа үзээрэй. Нэг хагас ноттой хэдэн дөрөвт нот тэнцэх вэ? Дөрөвт нот нь өөрөө хагас нотын тал учраас нэг хагас ноттой 2 дөрөвт нот тэнцэнэ. За эхнийх нь 1 энэ ч орчин. Тэгвэл 2 и гэдэг нь энэ ч орчин. За ингээд нэг хагас ноттой 2 ширхэг дөрөвт нот тэнцэж байна. Тэгвэл энэ ч дахиад нэг хагас нот байгаа учраас энэнийхээ бас хуваая. Энд ч нэг дөрөвт нот, энд ч дахиад нэг дөрөвт нот. Тэгвэл энд ч 3 и энэ 4 и. За нэг хагас ноттой 2 ширхэг дөрөвт нот. Дахиад нэг хагас ноттой 2 ширхэг дөрөвт нот. За одоо тэгэхээр 4 ширхэг дөрөвт нот болж байгаа гэсэн үг. Энд ч нэг дөрөвт нот, 2 дөрөвт нот, 3 дөрөвт нот, 4 ширхэг дөрөвт нот. Тэгэхээр хэдэн удаа дуурах вэ гэхээр 4 удаа дуурна. Тоолох хугацаанд 4 хүртэл тоолно. За тоглоод үзье. 1 и 2 и 3 и 4 и. За одоо хөгжим дээрээ тоглоод үзье. Дөрвөн ширхэг дөрөвт нот дуурч байна. За тэгвэл дараагийн асуулт. Нэг дөрөвт нот нэг гишгэн байдаг бол нэг нот нэг 8-т нот хэдэн гишгэн байдаг вэ? 8-т нот өөрөө дөрөвт нотын тал байдаг. Тэгэхээр дөрөвт нот одоо хуваая. Нэг ширхэг 8-т нот. Дахиад нэг ширхэг 8-т нот. За дөрөвт нот нь өөрөө 1 и гэх хугацаанд дуурдаг. Тэгвэл 8-т нот нь тэрний тал гэхээр энэ ч 1 гэж тоолно. Энэ ч и. За 1 и гэх хугацаанд дөрөвт нот ганц удаа дуурдаг гэсэн бол одоо 1 и гэх хугацаанд 8-т нот 2 удаа дуурна. Тоолох хугацаа нь яг адилхан мөртлөө дотроо 2 удаа дуурна. За тэгвэл дараагийнх дээр нь энэ ч 2.
Тэгвэл энэ чинь И. За дараа нь энэ чинь 3. Энэ чинь И. За энэ чинь 4. Энэ чинь И. За одоо тоглоод үзэх юм бол 1 И 2 И 3 И 4 И. За та бүгд ойлгуулахын тулд би бол маш удаан тоглолоо. Дахиад удаан. 1 И 2 И 3 И 4 И. За одоо жоохон хэмжээнд нь тааруулаад хурдан тоглоё. 1 И 2 И 3 И 4 И. За бүгдээрээ эхнээс нь тоглоод үзье. Бүгд нот 1 И 2 И 3 И 4 И. За хагас нот 1 И 2 И 3 И 4 И. За дөрөвт нотууд 1 И 2 И 3 И 4 И. За найнт нотууд 1 И 2 И 3 И 4 И. Маш амархан. Тэгэхээр нот унших бол ерөөсөө тийм хэцүү юм байдгүй. Ялангуяа хэмнэл унших. Хүмүүс өөрөө айгүй хэцүү гэж ойлгоод байдаг болохоос ш тэгж уншихад маш тийм амар хэцүү юм байдгүй. За тэгвэл та бүхэндээ би нэг жижигхэн нэг сони юм сонирхуулъя. За би 8 нотынхоо сүүлийн 4-8 нотыг арилгацсан байгаа. За тэгэхээр хүмүүс нэг дээгүүр нь холбогдсон нот ямар учиртай юм бэ гэж бас хүмүүс маш их гайхаад асуугаад байдаг. За ингээд холбоод ингээд холбогдсон байдаг. Энэ ямар учиртай вэ гэхээр зөндөө олон 8 нот зурхаа ингээд зөндөө олон цацаг зурх болчиход байдаг. Тэгэхээр үүнийг хялбарчлаад дээгүүр нь холбочдөг. Энэ хоёр ширхэг 8 нот гэсэн үг. 1 энэ чинь 3, энэ чинь И, энэ чинь 4, энэ чинь И. Ямар ч чанарын ялгаа байхгүй. Зүгээр энэ бол товчлол бичлэг гэсэн үг. За тоглоод үзье. 1 И 2 И 3 И 4 И. За одоо бүх нотуудаа эхнээс нь задрагаар нь тоглоод үзье. Бүтэн нотноос эхлэе. Бүтэн нот. За хоёр ширхэг хагас нот. За дөрвөн ширхэг дөрөвт нот. За 8 ширхэг 8-т нот. За одоо нотуудаа тоолоо тоглож үзье. Эхнээс нь 1 И 2 И 3 И 4 И. За хоёр ширхэг хагас нот. 1 И 2 И 3 И 4 И. За одоо дөрвөн ширхэг дөрөвт нот. 1 И 2 И 3 И 4 И. За одоо 8 ширхэг 8-т нот. 1 И 2 И 3 И 4 И. За анх нот сурж байгаа хүмүүст нэг алдаа гаргаад байдаг. Тэр нь юу вэ гэхээр 8-т нот тоглохлоор амар хурдан толчилдог. 1 И 2 И 3 И 4 И гэх ингээд сандраад ямар ч сандрах юм хэрэггүй. Маш удаа 1 И 2 И 3 И 4 И. Эхлээд удаан тоглоод сурчих. Тэгэх юм бол алдаа баг гарна. За мөн бас нэг алдаа гаргадаг нь болохоор дөрөвт нотоо нэг сурцсан амар пороо би бол бүх юмний сүнсийг дуудсан би бол нотны гэж яг тэгсэн хүмүүс бол яадаг вэ гэхээр дөрөвт нот аягүй ойлгоцсон хүмүүс 1 И 2 И 3 И 4 И. Тэгж тоолонгуудаа 8 нот болохоор 1 И 2 И 3 И 4 И. За ингээд хэмнэлийн амар их алдаа гаргадаг. Тэгэхээр ерөөсөө нотоо тоглохдоо хэмнэлийн алдаа ерөөсөө гарч ирэхгүй. Яг тоолж ихсэн бол тоолсон. Жишээлбэл хүмүүсийн жишээ гаргах юм бол 1 И 2 И 3 И 4 И гэж тоолчих юм бол одоо жишээлбэл дуу байсан бол маамуу наашир манай тойлоо тоглоё аав ээж ийм утгатай болчихно. Тэгэхээр дуу яг яаж тоолсон яг тэр хэмжээндээ явж явах хэрэгтэй. 1 И 2 И 3 И 4 И 1 И 2 И 3 И 4 И 1 И 2 И 3 И 4 И 1 И 2 И 3 И 4 И. Маш амархан. За ингээд өнөөдөр та бүхэндээ Davka Tunes-ийн мэн болон DJ хөгжмийн сургуулийн төв хамтран та бүхэндээ хөгжмийн онлайн хичээлийг зааж хүргэлээ. За тэгээд энэхүү сизон маань бол дандаа химнэл бодлон резюме гэж нэрлэдэг. Тэгээд time signature эсвэл одоо size гэж нэрлэдэг. Одоо хөгжмийн хэмжээ. За тэгээд мөн ритм буюу химнэл. Тэгээд мөн нотны задаргаа гэсэн сэдвээр хамгийн ихний сизонээ та бүхэндээ бэлтгэн хүргэж байгаа байлаа. Тэгээд сизонууд маань сизон бол маань өөр өөр утга агуулгатай онлайн хичээлүүдийг та бүхэндээ хүргэх болно. За ингээд
бидэнтэй цуг байсан. Та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд энэхүү нэвтрүүлэг маань ганц би л айгүй өөрөө царайны бядтай, өөрөө галбийн бядтай, өөрөө оюуны бядтай, ярих бядтай учраас би яриад байгаа болохоос ш. Ерөнхийдөө манай маш олон баг хамт олон маань хамтдаа ингээд энэхүү нэвтрүүлэг бүтээж байгаа шүү гэдгийг бас хэлмээр байна. Тэгээ мөн та бүхэн үнсэг хэмээнийг би ганцаараа хөтлөв маш олон админууд тэр дундаа манай мөнх өргөл гэж болсон ундаг админ тэр бүх зүйлүүдийг хийдэг. Тэгээ DJ хөгжмийн сургуулийн төвийн бүх багш нар маань энэхүү нэвтрүүлэгт маань оролцож байгаа шүү. Ганц би нөгөө царайлаг болохоор л би харагдж байгаа болохоос биш. Ер нь бол маш олон хүмүүс манай нэвтрүүлгээр ажиллаж байгаа шүү. За ингээд таалагдах юм бол лайк and share гэж хүмүүс хэлэх хэрэгтэй тийм ээ. Тэгээ таалагдах юм бол лайк and share. Тэгээ ер нь бол хөгжмийн онол бол маш их сонирхолтой хэцүү юм байдгүй. Сураад авчаад та бүхэн хэцүү шийдвэрлэхгүй шүү. За ингээд дараагийн хичээлээр уулзлаа. Түр бака бүгдээрээ дараагийн хичээлээр уулзлаа.